За сайн байна уу. Smart BI удирдлага хяналтын системийн борлуулалт түгээлтийн модулаас танилцуулж байна. За энэ удаад борлуулалтын өсөлт бууралтыг дашбордуудыг танилцуулъя. За энэ дашборд бол борлуулалтын өсөлт бууралтыг брендээр нь харуулсан байна. За ер нь борлуулалтын өсөлт бууралтыг харуулахдаа өмнөх он юм уу? Өмнөх сарын мэдээлэлтэй нь харьцуулаад өссөн байна уу, буурсан байна уу гэдгийг нь хуваар нь ингэж харуулдаг. За одоо энэ харагдаж байгаа жишээн дээр бол 2017 оны 2 сарын байдлаар харуулсан байна. 2 сарын мэдээллийг 2017 оны 1 сартай харьцуулсан байдлаар ингэж харуулж ийн гэсэн үг. За энэ одоо Nescafe гэдэг брэнд бол өмнөх сарын борлуулалт 4 сая байхад энэ сарын борлуулалт нь 21 саяын борлуулалттай ингэж 410% өсөлттэй харагдаж байна. За гоо шахны барааны хувьд шүүж үзэхэд L'Oreal брендийн одоо гоо шахны бүтээгдэхүүн бол одоо жишээ нь 169% өсөлттэй ингэж харагдсан байна. Өссөн байна. За гэр ахуйн барааны хувьд харахад жишээ нь ингээд Pampers гэхэд жишээ нь 32% бууралттай жишээ нь гарсан байна. За Living гэдэг брэнд бол 46% өсөлттэй. Одоо 1 сарыг одоо 2 сартай харьцуулсан байдлаар бол ингэж өсөлттэй гарсан байна. За дараагийн дашборд борлуулалтын өсөлтийг харилцагчаар нь харуулсан байна. За одоо манай харилцагч нараас одоо аль харилцагчдын борлуулалт өсөөд байна, буураад байна гэдгээ бас өмнөх он юм уу, өмнөх сартаагаа харьцуулсан байдлаар харах боломжтой гэсэн үг. За жишээ нь бөмбөрийн 101 гэдэг одоо тоотой харилцагч маань. За өмнөх сарын борлуулалт нь сая 600 байсан бол энэ сарынх 2 сая 300 болоод 41% өсөлттэй гарсан байна. За энэ чинь улсын хөтөлбөр гэхэд энэ бол жишээ нь 40% бууралттай жишээ нь ингээд борлуулалт нь гарсан байна. За мөн адил энд одоо нөхцлүүдээр шүүх боломжтой байж байгаа. За гоо сайхан гэр ахуй хүнсний бүтээгдэхүүнүүдээр бас шүүх боломжтой байж байгаа. За дараагийн дашборд борлуулалтын өсөлт ангиллаар гэдэг. За энэ ерөнхийдөө бол одоо хүнсний бараа ерөнхийдөө хүнсний барааны хувьд борлуулалт өсөж гин үү, буурж гин үү? За энэ тохиолдолд 12% бууралттай гэж гарсан байна. За гэр ахуйн барааны борлуулалт бол 19% өсөлттэй гарсан байна. За гоо шахны бараа бол ямар ч өсөлтгүй яг адилхан гарсан байна. За энэ жишээн дээр бол 2017 оны 8 сарын мэдээллийг 7 сарын мэдээлэлтэй өмнөх сартай нь харьцуулсан байдлаар ингэж харуулж байна. За дараагийн дашбордон дээр борлуулалтын өсөлт бууралтыг худалдааны төлөөлөгчөөр нь харуулсан байна. За энэ жишээн дээр Сэргэлэн Баатар гэдэг худалдааны төлөөлөгч өмнөх сарда 6 сая төгрөгийн борлуулалт хийгээд энэ сарда 12 сая төгрөгийн борлуулалт хийснээр борлуулалт нь 91% өсөлттэй гарсан байна. За энэ
жишээн дээр Утган чулуун гэдэг борлуулагч тэгээ өмнөх сард 9 сая, энэ сард 4 саяга 50% бууралтай жишээ нь борлуулалт нь гарсан байна. Худалдааны төлөөлөгчөөр нь ингээд борлуулалт өсөлт бууралтай харах боломжтой. За баярлалаа.